рок хамтлагуудаас бол Pink Floyd-ийн бол тэр нь гонхи марасан байдаг. Pink Floyd нэг таалагддаг да. Хүний амьдралд хан хизээ бий болдог вэ? Энэ хан сургуулийн танхимаас бэрхлээний ханд хүртэл хэрхэн сунан тогтож бас хизээ нуурдаг вэ? 1979 онд Pink Floyd хамтлаг хан цамгаа цацаж системийн төдийгүй хүний ухамсарт гүн шингэсэн абстракт ханыг шүүмжилсэн. 20-р зууны постмодерн шилжилтийн дараах хүн төрөлхтний соёл иргэншил нийгмийг дахин системчлэх ажиллагаанд хэв төлөвлөсөн нь дайны дараах олонхын сэтгэл зүг нуун дарагдуулах цаад шалтгаантай гэдэг шүүмж рок хөгжмөөр илэрсэн. Зөвхөн Pink Floyd төдийгүй Sex Pistols, Black Sabbath, Bad Religion зэрэг хамтлагууд тухайн 1970-аад оноос хойш залуучуудын улс төрийн үзэл баримтлал, дотоод дуу хоолойг илэрхийлж исэн шинэ тренд гарч ирж байсан. 20-р зууны дунд үеэс залуучууд жагсаалын лозонгоос илүү гитарын аялалгыг бол илүүд үзэж, өөрсдийн хүсний засалт хувцалтаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх хандлага түгээмэл болжээ. Удирдагчгүй эсэргүүцлийн хөдөлгөөн гэж байдаггүйтэй ижил, хөгжимгүй хувьсгал гэж үгүй. Дэлхийд нэрт гарсан олон араа амьд хөгжмийн хамтлагууд дотроос улс төрийн хувьд хамгийн хүчтэй мессеж өгсөн дээрх хамтлагууд нь одоо ч хүчинтэй хэвээр. Энэхүү одоо 1970-аад оноос хойш нийгэм үе болж төрж гарч ирсэн эдгээр хамтлагуудыг Хегелийн Zeitgeist гэдэг ойлголтоор тайлбарлаж болно. Фридрих Хегелийн Zeitgeist гэх ойлголт нь цаг үеийн сүнс буюу бүх нийтийн түгээмэл ухамсар болон тухайлсан цаг мөчид өрнсөн голлох үйл явдлыг хөдөлгөгч нэг хүч гэж ухагдахунаар тайлбарлаж болно. Тодорхой ард түмний хөгжлийн түүхэнд Zeitgeist илэрсэн бол тэнд хөгжил одоо хүчтэй дээрэс нь хурдтай явагдсан гэсэн үг. За үүний сонгодог жишээ нь 15-аас 16 дугаар зууны одоо Renaissance бол мөн. Renaissance нь хувь хүн өөрийн заяа тавиланд эзэн байх ёстой гэдэг бол асуудлыг хүндсэн. Мөн соёл иргэншил анх удаа бурхан, сүм, эзэн хаан гэсэн гурван субъектээс хараат бус амьдрах нөхцөл бүрдсэн. Тэгвэл энэ үеийн Zeitgeist нь хүний бие эсвэл хүний ухамсарыг анхаарлын төвд аваадсан. Хэрэв та бүхэн Микеланжело, Леонардо да Винчигийн уран бүтээл, уран барилга, уран зургийг одоо санаж байгаа бол зөвхөн хүн дээр гол анхаарал төвлөрсөн байдаг. Тэгэхээр энд 15 дугаараас 16 дугаар зуунд анх удаага хүн төрөлхтөн бурхан болон сүмд биш зөвхөн өөртөө өөрийн одоо бие, гоо үзэсгэлэн, оюун санаанд захирагдж түүнийг илүү магтан дуулсан бүтээлүүдийг толиулсан. Энэ бол Zeitgeist. За харин 18-аас 19 дугаар зуунд Zeitgeist философийн хэлийг илж гарч ирсэн. За үүнийг Иммануэль Кант автономи гэдэг нэр томьёогоор илэрхийлсэн байдаг. Автономи бол үндсэндээ хүн өөрийнхөө оюун санаагаар асуудалд ханддаг байх. Хинээс ч хараат бус байдлаар эрхчлөөндөө эзэн болох. За энэ нь мөн одоо Достоевский, Иван Тургенев, Толстой, за мөн одоо Маркс зэрэг уран зохиолч, философчдын ном бүтээлүүдээр дамжиж бол гарч ирсэн байдаг. За ингээд уран зохиол, философи, уран баримл гэсэн энэ гурван Zeitgeist-ийн нэгдсэн хувилбар болж 20 дугаар зуунд том тесрэлтийг хийж гарч ирсэн рок хөгжим гэдэг концепт маань, ойлголт маань, энэ стил маань өөрөө эсэргүүцлийн урлаг болсон гэсэн үг. Тэгэхээр Pink Floyd хамтлагийн гол онцлог нь бол тус хамтлагийн одоо ахлагч Roger Waters-ийн эцэг дэлхийн 2 дугаар дайнд амиа алдсан бөгөөд энэ одоо хувь хүний одоо гуниг харуулсан Pink Floyd хамтлагийн хөгжмөөр бол дамжиж илэрсэн байдаг. Жишээлбэл The Wall цомог нь дайны дараах хүний дотоод сэтгэл зүйн одоо тусгаарлал, гадуурхагдлыг бэлэгддэг ханыг одоо босгож энэ талаар өгүүлсэн байдаг. Хэрэв та бүхэн Wall гэдэг киногийн санаж байгаа бол тухайн кинон дээр одоо нэг одоо залуу хүн одоо нийгмээс хичнээн маш хүчтэй alienated болж нийгмээс гадуурхагдаж өөрөөсөө хүртэл холдож хүндэрсэн юм дүр зураг бол биднэрт харагддаг. Үүнийг бол бид нэр рок хөгжмийн үүднээс нь харах юм бол Pink Floyd нь бүтэц зохион байгуулалтын институцийг шууд эсэргүүцсэн гэхээс илүү институцийн бий болгодог тэр дотоод сэтгэл зүйн ханыг илчилсэн, ил болгосон гэсэн үг. Тэгэхээр энэ бол 20 дугаар зууны постмодерн шилжилтийн дараах хүн төрөлхтний соёл иргэншил нийгмийг дахин системчлэх ажиллагаанд хэд төвлөрсний цаад тал нуугдаж буй дайны дараах олонхын сэтгэл зүг илчилсэн шүүмж буюу критик энэгээр онцлогтой. За Sex Pistols хамтлагийн хувьд бол Pink Floyd хамтлагаас нэг ялгаатай нь хүний дотоод сэтгэл ертөнц рүү гэхээс илүү гадагшаага чиглэсэн институт системийг шүүмжилж байсан. Тодорхойлбол Sex Pistols хамтлагийн God Save the Queen гэх дуун Английн хатан хааны төрсөн өдрөөр цацагдсан байдаг. За энэхүү хөгжим маань болохоор зэрэг Английн хатан хааныг фашист дэглэмийг шүүмжилсэн Английн эдийн засгийн хямралын дараах
бүл бүтэн нэг generation бол ажилгүй болсон байдаг. Энэхүү ажилгүйдлийн дараах одоо үйлдвэрийн ажил хаялт, эдийн засгийн хямралын дараах залуучууд одоо Английн underground ертөнцид бол нэгдэж өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсэн байдаг. You thought you'd gotten rid of us, didn't you? But you were wrong, old bean. Because we're back with a vengeance. God save the Queen, my son. Хамтлагийн гишүүдийн personality. Хамтлагийн одоо бас гитарчин Sid Vicious гэхэд гитар сайн тоглож чаддгүй ч юм уу. За мөн одоо хамтлагийн vocalist гэхлээр одоо дуулах тал дээр асуудалтай нэг уламжлалт рок дуулах тэр хэмнэлийг эсэргүүцдэг ч юм уу те. Тэгээ ийм тухайн одоо бүр жанрынхаа хүртэл юм эсрэг хүмүүс одоо нэгдэж панк гэдэг шинэ урсгалыг гаргаж ирсэн байдаг. Үүгээр бол маш сонирхолтой. Тэгэхээр тэр үед Их Британд инфляц 25%-аар нэмэгдэж ажилгүйдэл бол 2 дахин өссөн байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө юуг харуулж байна гэхээр маш олон сая ажилгүй үе тэнгийн залуучууд өөрсдийнхөө илэрхийлэх, өөрсдийн нийгмийн асуудлуудыг илэрхийлэх улс төрийн хэрэгцээ шаардлага байсан. Энэ шаардлагыг тэд ерөөсөө гудамжинд илэрхийлсэн. Гудамжинд гарсан, пабд очсон, за мөн одоо андерграунд ертөнцүүдээр очиж зүгээр чөлөөтэй өөрсдөө илэрхийлж гисэн. Энэ нь өөрөө панк хөгжим байна. Sex Pistols хамтлагаас гадна бид Black Sabbath хамтлагыг зайлшгүй ярих хэрэгтэй. Black Sabbath нь өөрөө мөн Английн одоо Birmingham-ийн үйлдвэрийн бүсэд ажилчин ангийн гэр бүлүүдээс гаралтай залуучуудын дундаас гарч ирсэн организашн. Тэгэхээр тэдний одоо хүнд харанхуй аюул занал шингэсэн дуун тэр цаг үеийн эдийн засгийн бартаа ирээдүйн эргэлзээг илэрхийлсэн байна. Ялангуяа 1970 онд гарсан War Pigs гэдэг дуун дээр улс төрчд рүү шууд дайралт хийсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дайныг анх санаачилсан, дайныг өдөөн хатгсан, дайныг анх санхүүжүүлсэн этгээдүүд өөрсдөө дайндаа явахгүй харин биднийг залуучуудыг дайндаа явуулж байна. Бид нар өөрсдөө эхлүүлээгүй дайнд оролцож байна гэдэг маш том шүүмжлэл болгосон байдаг. За мөн одоо 1980-ад оноор бид нар очих юм бол Bad Religion гэдэг мөн хамтлаг байгаа. Энэ Америкийн хамтлаг маань бол одоо Калифорни hardcore punk урсгалтаас бол тесэрч гарч ирсэн. Тэгэхээр тэд шашин төрийн бодлого өөрөө христийн шашин одоо мөн шашны одоо урсгалыг яг л улс төр шиг ашиглаж байна гэдэг шүүмжийг болсон. Энэ маань өөрөө American Jesus гэдэг бол дуугаар бол илэрч гарч ирж байдаг. Тэгэхээр American Jesus гэдэг дууны одоо гол философи нь юу вэ гэхээр Америкийн ард иргэдийг шашин одоо Америкийн ард иргэдийг шашнаар одоо тархийг нь угааж үнийг одоо сонгуульд одоо ямар нэгэн байдлаар санал хүлээж авах, санал худалдаж авахтай ашиглаж ийм пропаганда хэлбэрээр хүлээж авч тархийг нь угааж ирсэн. Үүнийг бол одоо Bad Religion хамтлаг бол одоо шүүмжилж хийж байна. За үүнээс гадна бид одоо Югослав гэдэг улсын талаар бас ярих хэрэгтэй. Югослав орчин үеийн Slavoj Žižek гэж 21-р зууны одоо хамгийн хүчтэй most dangerous philosopher in the West гэж бүртгэл хэлдэг. Энэ философч маань Laibach гэдэг хамтлагийн талаар бол маш их бичиж, энэ хамтлагийн талаар бол маш их ярьцлага өгдөг. Тэгэхээр Laibach хамтлагийн маань онцлог болохоор саяны дурдсан энэ улс төрийн систем, тоталитар дэглэмтэй хата хааны монарх системэд энэ бүхнийг шүүмжлэхээс илүү яг ингэж хувцалтыг нь дөөрэж, яг тэр хүмүүсийн хэлдэг үгийг хэлж ингэж ёгтолдог баг. Үүнийг бол сарказм, mocking гэж хэлдэг шүү дээ. Ингэж mock хийснээр одоо тухайн тоталитар дэглэмийг шүүмжлэх бас нэг юм өөр элементийг бол гаргаж ирсэн гэсэн. I think the message of Laibach basically was we want more alienation. This is for me their basic political message. All other dissident movements in those years criticized the regime, but as it were accepting its own basic premises. That is to say, reproaching the system that it pretends to be to fight for disalienation, but in reality it's the alienated political elite which rules, etc. But in the case of Laibach, it is as if the regime got back its own message in its true naked form, as it were. Социализм үед Монголын хамгийн анхны одоо метал рок хамтлагууд уран сайхны зөвлөл гэдэг цензурээр орж одоо уран бүтээллүүдэд төлөвлөлдөг байсан. Гисэн хэдий боловч ардсан хувьсгалын дараа Монголын одоо шинэ үеийн рок хамтлагууд маань чөлөөтэй уран бүтээлээ илэрхийлэх боломжтой болсон. Ингэснээр шинэ үеийн 21-р зуунаас хойш хамтлагууд мөн одоо уран бүтээлчд маань нийгмийг чөлөөтэй шүүмжлэх, одоо нийгмээ чөлөөтэй ямар нэгэн байдлаар эсэргүүцэх ийм суурь нөхцөл одоо бүрдсэн байдаг. Социализм үед Монголын анхны метал рок хамтлагууд жишээ нь Харанга, Хурд, мөн Чингис хаан зэрэг хамтлагууд бол уран бүтээлээ төлөвлөж байсан. Эдгээр хамтлагууд маань яг социализмын одоо дараа монголчууд одоо өөрсдийнхөө үндэсний хэв нэгдэл, үндэсний ухамсарыг бол баг багаар алдсан энэ үед үндэсний ухамсарыг сэргээсэн ийм уран бүтээлүүдийг бол төлөвлөдөг байсан. За ялангуяа одоо
Чингис хаан хамтлагийн хувьд за мөн одоо харан хамтлагийн хувьд дууных нь үг нь л өөрөө одоо яг их нутагтаа эргэж ирэх, их нутгийнхаа одоо сайн сайхныг магтан дуулах ийм одоо философитой байсан. Үүгээрээ бол одоо Монголын рок хамтлагуудын онцлог нь бас ингэ ялгардаг байгаа. За бид нар бол одоо мэднэ Night Train хамтлаг, за мөн одоо Муханыг хамтлагийн одоо хотын талаар Lemons-гийн хамтлагуудын одоо хотын тухай, Улаанбаатар хотын тухай, за мөн одоо байгалийн музейн тухай, Монголд байдаг үлэг гүрлийн тухай ч гэдэг юм уу, иймэрхүү Монголд байдаг ийм сайн сайхан зүйлсийн талаар ингэж магтан дуулж гарч ирсэн нь өөрөө бас мөн тухайн үеийн залуучууд Монголоо танин мэдэх, Улаанбаатар хотынхаа талаар бахархах ийм үзлийг бол бас сэргээж өгсөн байдаг. Үүгээрээ Монголын рок урсгалын одоо zeitgeist бас тодорхойлогддог. Нисванис уу? Нисванис яаж болно? Гэтэ нүг Нисванис ч нөр өөр нь оюун эрдэнэ юм. Тэр би аврал. Өвн би Нисванис сайн сонсох дуртай байхгүй. Гэтэ нөгөө нодлон жил нөгөө нэг гэдэг ялсан шүү. Тэгэхээр рок хөгжим нь зөвхөн нэг талыг барьсан эсэргүүцэлтүүдий байгаагүй. Мөн одоо 6 цэнгэлтүүдийнх нь тодорхойлогдохгүй. Хамгийн гол нь рок хөгжим заримдаа хан нурайхыг уриалдаг, мөн хаан ширээг хүртэл шүүмжилдэг. Дайны аюулыг мөн сануулж хувь хүмүүс өөрсдөө арт түмэн бие дааж бодож санаж байхыг мөн шүүмжлэхийг уриалдаг. Гэхдээ энэ бүх эсэргүүцлийн хэлбэрүүд зөвхөн нэг л асуултан дээр тулгуурладаг. Тэр нь бид ямар нийгэмд амьдрахыг хүсэж байна вэ?